Ухаалаг утас Хэмэл оюун ухаан гэрийн даалгаврыг нь хийж өгөх болсон өнөө үед сурагч оюутнуудыг хэрхэн хүн хിവэр нь чанартай боловсралтай иргэн болгон төлөвшүүлэх вэ гэдэг асуудал үүсчээ. За жишээ нь сурагч оюутнууд Хэмэл оюун ухаанаас хэд хамааралтай болсныг гадаадын зарим судлаач анхааруулж байгаа. За улмаар бүтээлч байдал, soft skill буюу зөөлөн ур чадвар, хүнлэг, инэрэнгүй суртахууныг сургалтын систем шийтгэж өгөх шаардлагатайг ярьж байна. Дижитал шилжилт боловсролын салбарт хувьсгал хийж байгаач нөгөө талдаа сурагчтай амьд харилцаа хүнлэг чанар алдагдах эрсдэл дагуулж байгааг судлаачид анхааруулсаар байна. Өгсөн даалгаврыг Хэмэл оюунаас хайхад сурагчид вебийг ашиглан хурдан ойлгож байгаач 5 мэдрэхүйг ажилуулсан зүрх сэтгэлийн боловсролыг 100% авч чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Харин музей үзэх, хөгжим сонсох зэрэг бодит мэдрэмж төрүүлэх үйл ажиллагаа нь хувийн төлөвшөлт илүү эргээр нөлөөлдөг тухай судалгааны үр дүнд дурдагдлаа. За тэгээд эцэст нь хэлгээд бол мэдээж хэр Хэмэл оюун ухаан дижитал хөгжил байлгүй л яах вэ? Гэхдээ тэрийг боол мэт хэрэглэгээ та хатан мэт өргөн битгий өргөмжлөл хамгийн гол нь тэр одоо энэ судалгааны үр дүн болвол тэр маш гайхамшигтай урлаг гэдэг зүйлийг яг боддоор мэдрэхэд үнэхээр тэр ChatGPT тийм ээ Хэмэл оюун ухаанаас авснаас илүү хүүхдүүдийн тэр ёс зүйн төлөвшөл, дотоод мэдрэмжийн хөгжил тэр яг тэр гоо зүйн хэм хэмжээ мэдрэхүй бол маш өндөр ингээд өсөж байгаа нь харагдсан учраас энэхүү судалгааны үр дүн гэж хэлэх гээд байгаамаа. Тэр ёс суртахуун зөөлөн ур чадварч үнэхээр орхигдоод байгаа. Одоо AI-аас хичнээн AI-ийн дижитал технологийн сургалтанд нэвтэрж байгаа ч гэсэн тэгэхээр энэ дээр одоо энэ манай яг энэ чиглэлээр судалгаа хийдэг олон улсын түвшинд судалгаа хийдэг энэ гадаад дотоодын нэртэй эрдэмтэд бол энд одоо цуглаад яг үнэхээр энэ чиглэлээр бол одоо хилцүүлгүүд бол өрнүүлж байна. Энэ хурал нь Хэмэл оюун ухааныг үгүйсгэж байгаа юм биш. Харин Хэмэл оюун ухаан техник технологиг сургалтад ашиглахдаа суралцагчдыг түүнээс 100% хамааралтай болох биш зөвхөн цаг хугацаа хэмнэх хэрэгсэл болго ашиглахыг сануулж байна. Хуралд оролцогчид зөвхөн онл яриа зогсохгүй бодит шийдлүүдийг санал болгож байгаа юм. Жишээлбэл виртуал бодит байдлыг ашиглан түүхийн хичээлийг хэрхэн амьлуулах, Хэмэл оюун ухаан ашиглан сурагч бүрийн онцлог тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг сонирхолтой туршлагаасаа хуваалцаж байна. Хурлын хүрээнд үндсэн болон салбар хуралдаанаар нийт 80 гаруй ихтгэл хэлэлцүүлж сургалтын шинэ арга зүйн гарц гаргалгаа гэрэлхийллээ. Yes, it's how artificial intelligence. Хэмэл оюун ухаан нь сурагч оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хэрхэн хязгаарлаж хамааралтай болгож буйг судлаа. Сүүлийн жилүүдэд энэхүү хамаарал улам бүр нэмэгдэж байгаа тул Хэмэл оюун ухааныг боловсролын системд болон өдөр тутмын хэрэглээнд хэрхэн ухаалаг үр ашигтай ашиглах талаар хөндлөө. Мөн Хэмэл оюун ухаан нь хүн шиг мэдэрч сэтгэж чадахгүй гэдгийг хамгийн ихэнд ойлгох шаардлагатай гэж дүгнэж байна. Боловсролын чанар хүмүүншил дижитал 90 үед сургах, сурах арга зүйн шийдэл сэдвт 19 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал 18 орны 155 эрдэмтэн судлаач оролцлоо. Тиймээс дижитал хэрэгслийг хүн чанартай хостуулах, ухаалаг шийдэл өнөөгийн боловсролын салбарт нэн шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан байна. Боловсролын шинжилэл заан сурах арга зүйн шинэ цэг хандлагыг сонирхож буй багш судлаач эцэг эхчүүд ч мөн өргөнөөр оролцсон юм а.